Тэгээ оноо сэрчим өргөн гэдэг гараа хийгээд ингээд гэдэг штэ. Тэгээ хундахтаа ихэд буцаагаад өгдөг хүнийг ёс гүйцэтгэх шиг нэ. Ийм хүн байвал шудраг үнэнчээр гараа өргөнө гэж. Энэ түрүү амсаагуудтай арикул амсаагууд нь хэвээрэн штэ. Ганцхан бусдаас ялгаатай хундахтаа ихэд гар дээр авсан. Яг маягтар хууз үтсэн энэ усууд бол гараа өргөхгүй штэ. Аа. За ганц өргөх гэсэн чинь нэг бодсон чинь нэрээ ганцлаад би бодсон гэж санаад л ороод. Тэгээ буцаагаад авчлаа. За дараа нэг арга хэмжээ болсон. 10 жилийн нийтлэг болсон. Хөөстө 40,000 төгрөг нийлсэн ангийнхантаа нийлээд октод нь хөөрхөн болсон шиг санагдаад залуучууд нь бойдыг болсон шиг санагдаад амар гоё болоод нэг 100 татаад бүжиглэмэл санагдаад гадуур хуцаа тайг шидмэл санагдаад дуу шуу ороод жигтэйгэн болж чинь дүүчин дуудсан. Ахаа чи одоо машингийн цогоор гарчлаа гэвч яаралтай ирээ энэ асуудал болоод гингүүд ууж байсан арка зэнгүүн оргоод шууд одоо за баярлалаа байж одоо би явдаа гэд яваад өгч чадвартай хүн байвал шудраг үнэнчээр гараа өргөнө. Эдгээр хүмүүсийг ариг хэрэглэх чинь. Хэрэглэж чимтэй таа. Нийтгээ хэрэгээ 100 татаад гүчигдээд харин сая гар өргөөгүй үлдсэн дадаад хувийг хэвдрүүлэн хэрэглэж. Яа. Асуулт юм бэ? За ийм учраас дэдгүүр цай гараад байсан бүх энэ Монголын 119 ариг экспертийн хундааны согтууруулах хундааны зүйлийг импортоор орж ирж байгаа 50 сая литр согтууруулах хундааны зүйлийг Монгол хүний хотоодоор ороод Монгол хүний оюун санааг хордуулж байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар Монголын байдлаар орчих. Яаж монголч байна? Би дараад хэдийдэн сэдвэр одоо үнэхээр телевизээр ярьж болдог, радиогоор ярьж болдог, хэвлэлээр ярьж болдог тэр Монголын тухай яриад байгаа. Үнэхээр энийг ярихаас өөр аргагүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр би яаж яах вэ? Одоо өнөөдөр Монгол үндэст архинд орсон ах эгчнэр чинь одоо хаана хандаж байна гэж энэ 22-ны товчооны хэд хятад байна заа. За энэ хятадаар очиж гидсэн цол болж байгаа. Энэ хятад гидсэн цолоод одоо тэр архиныхын дон өтийг төвдгийг гинэ. Тэгээ өтвиш одоо өөхийг одоо нэг нэгээр төвгөд тарган дуухан хүнээс одоо юу гэдэг юм 30-аад өв, туранхай дуухан хүнээс бол 10 хэдэн өв гардаг юм. Түүнийг донгийн төвчлээгээд ингэдэг. Тэгээд энэ хүн өдөрт 50,000 төгрөгөөр нэг хүнийг үздэг. Өдөрт 20 хүн үздэг. Ингээд сая төгрөгийн ашигтай өдөрт. Сард 30 сая төгрөгийн ашигтай. Жилд 360 сая төгрөгийн ашигтай. 3 жил тэрбум төгрөгийн ашигтай нэг хятад байна л та. Энэ хятадаар Монголын ард түмэн одоо 3 жил шахам одоо энэ хятадын өмнө очиж зөвхөрлөөш. Гонайчуудаа. Энэ чи Төв аймгийн нэг сумын засаг даргын тамгын газар 18 хүнээ мекар автобусан суулгаад тэгээд нийгмийн ажилтнаа суулгаад тэр хятадаар очиж өдийн төл гэж байна. Чи Монголын төр юу хийж байгаа гэж. Өнөөдөр дэлхийн 40 бүрнийг төгнөөсөн агуу хэсэн Чингис хааны үр ашиг бид төртэйгээ мэрэгчлийн хяналтайгаа хуйлтайгаа иргэдтэйгээ иргэжүүдтэйгээ ирээний ганцхан шилэг дуухааны өмнө очоод өвдөг согорч байна шүү дээ. Ийм болтлоо бид нар өнөөдөр арчаагүй болсон байхгүй юу? Ийм болтлоо айнхаа хучаар болсон байхгүй юу? Ийм болтлоо бид нар эмгэгсэн байхгүй юу? Тэгэхээр бид нар өнөөдөр энэ дээр чинь сэтгэл зовлохгүй байхаа арга байхгүй юу? Дарааниас их юм эмч хүн өөрийнхөө 36 настай доктор хамгаалагч гэсэн нөхрийг дагуулад аргинаас гарах гад бөөдөр орчих. Нөгөө бөөний яатын гэхдээ зэрэг одоо нэг төмпөн дотор удаасгсан чулуу хийгээд дээр нь одоо ус хийгээд тэгээ хүнчлээ бүтээгээд гудсаар бүтээгээд тэгээ онгодод уудчих. Тэгээ одоо нөгөө онгод нь одоо ямар ч онгод нийлсэн өөр юм юмаа мэддэг бол тэгээ нэг 15 минут болоод ингээд хүнчлээ бүтээгээ харсан чинь ходоодын улаан ходоодын жигнээ дадаа хийчлаа ш. Тэгээ одоо алж байгаа хүн чинь их юм ч. Та нар боддоо өнөөдөр их юм ч та нарын юм цагаан ханаатайгаа ирээд өнөөдөр яг энэ зовлонгийн тухай та дээрээ явах хэрэгтэй. Өнөөдөр 36 настай доктор гэдэг чинь өндөр мэдлэгтэй хүмүүсийн дээд талд байгаа юм байхгүй. Тэгэхээр Монголын үндэсний секретүүд мунхарсан байх гэсэн. Дараа нь одоо тэр нэг Воронцов гэдэг одоо Орос телевизээр гараад байгаа. Кодолдог гэдэг нэг Орос. Одоо монголчууд өмөөрөө одоо тэрнийг авчирдаг болоод нүгчих гэж зоны хэвлээ бичээ. Жигтэй юм. Нэг хүнээс сая төгрөг аваад 10 минутын дотор тэр хүнийг одоо кодолж байгаад ахин сардаг гэж. Тэг ийм одоо хачин ажил хийгээд одоо Монголын ард түмнийг ингэж одоо доромжлоод бид ингээ харийн улсуудад ингэ дээлгүүлээд ийм эмгэнэлт хувь зайтай байгаад байхад өнөөдөр Монголын залуучуудад энэ тухай мэдээллийг өгөхгүйгээр та бүхний аялал гэдэг яадаг өвч юм бэ? Ямар аюул юм бэ гэдгийг өгөхгүйгээр одоо бид нар хэлэх үнэхээр аргаална. Тэгэхээр бид нар энэ оюутнуудыг харж байна л да таалагдтай. Зарим оюутнууд энэ юу хийдгийг мэдэх гэж би заримдаа ингээд нэгдэн цай усан дотор хийчээд бакалын дотор бариад ингээд зарим нэгэн хүнтэй доктор хажуучаар ингээд суудаг байхгүй. Оо тэгсэн чинь нэг ахлах курсын оюутан бол одоо нэг юм уу хоёр дахь курсын нэг юм оюутан авчирсан нэг пиа болсон зүгээр. Тэрэнд бол агуу юм ярьж байна.
군지 소리가 됐지. 와, 이래서 니네 하찮은 것들. 헬승우, 가로슨 솜, 엉글슨 사고로 이렇게 지르과 군지 때리게 뒀다. 아이고, 힘들지. 다들 에이튼 징기스한에 우선 뭐누? 나이 뚫대요. 자, 두 번째, 군지 소리가 되기 마이메리 메티기인ችን 다들 에이튼 하나에서 소리가 되고 맥티기 집에 와도지, 다들. 다들 씨는 몽고대 운드스닉 소리가 어렸던 뭐누? 자, 대가 운드스닉 소리가 몽고대 운드스닉 아무 이렇게 못할 때 잼배. 징기스가 돼. 나이 팀식이 들렸지. 에이튼 징기사. 에이튼 징기사. 자, 에이튼 징기사의 소리가 되고 어떻게 다 썼으면 밖에 좋대. 다들 도출의 동그지 암스를 썼으노. 자, 천체 도출의 동그지. 하인 타이오래 타이위. 인다 도자. 인기 제성 하나 나이는 손지 제공 나서서 구실 때 좋아 듣고시대. 에이튼 하나의 소리가 몽고대 운드스니 있고 때 제성 하나의 소리가 유로서 오고 제대고 시대. 도출의 동그지 암스 타이오래 타이위 빠삭같이 있으시대. 자, 어떠다가 되기. 도출의 동그지 암스 타이오래 타이위 하인 잘 후래 잘 오고기다 또 오고기다. 어육도 한번 해서 봐요. 나랑 보시대. 나이가 tukslangado 제수 저 어디고야. 이 세트기가 인기 좋다 했는데도 갖고 있대. 잘 후래 잘가 좋듯이. 이 오고 좋고에는. 아이, 자, 얘도 가다서 혹시 때. 자네 다할 때 이는 웃기니 혹시 걸죠. 얘는 다는 대주에서 어떻게 쓰는 거 스탠다드 어떻게 되게 나왔어 말. 괜히 어떤 있을 곳처럼 어떤 게 멘트는 스탠다드 어떤 거 대주에서 내가 뭐 있지. 내가 야긴 그때는 되게 스탠다드 어떤 데 인기 제일 왔고요. 내가 이렇게 또 타이거를 났으니 어떤 니들 선수 때 세트골 제일 그때 어떤 신지대 오면 서로 치듯해서 내가 임춘에 사서 줘야겠다. 자, 다 내가 이렇게 있어. 비슷해 빌딩에 도가 예를 넣고. 내가 너가 임춘으로 지금 자가하다 때 지금 어떤 예를 들었다. 이 스탠다드 어떻게 얘기만. 자, 이 스탠다드 어떻게 하지? 그때 듣던 가람이나 듣던 가람 개코로 내가 다스 배워 어떤 이 너보다가 없다라 인기 쪽을 스탠다드 어떻게 내지? 내가 어떤 단어에 난 도리인데 또 배워오자 하던 쪽 알아들고 단어 읽으셔도 그 미니도 스탠다드 오자요. 내가 임춘 제주에서 몇 대 들어가서 속도 치다가 వచ్చ지도 같고 내가 단어는 다르게 어떻게 인바이가 다르게 신호갔어 말. 어떻게 인바이가 녹았어 말하고 있을 때 온단이 되지 오제 내가 이렇게 되겠지. 야가지고 돈팀 온단이 되지 않게 거둬. 인가 부크임이는 헛다서 갔어. 결국 자연 돈을 다이면 왜 시대. 어떤 야구 아니 기운이 되지 그제? 괜히 되지. 요 예를 들어. 대체 아이 기견이 되겠어. 몽고생 그때 서들어도 들어서 알기 내 도시다가 어느 없는 서들어도 알기 기견이 되지 제시 이러다. 소일견이 되지. 내가 동문이는 역사 시대 가져도 돼. 내가 저 동문 역사 시대 가져도 되는데 어떤 배터리 하지 뭐 어떤 수을 때는 알기 기견이 되지 그게 없어. 수에 뭐라도 좀 너무 좋다고요. 내가 어떤 수 기견이 되지 그게 다 저기 내가 와. 에피스토부터 함긴 두른 대지 조성 온다요에 뭐누? 거의 동안 몽골로서는 유승부 사람도 용용 그때 용용 그때 시대. 자, 수 헛다요. 얼굴 왜 허리야 그게? 한 다일 때 시대. 학생가 있어서 백만 손가 먹고 수 대신 거두기에 허리야 그렇게. 그 이미 먹던 침 다nos이 되게 고맙습니다. 자, 학생가 있는 일품 소라 먹던 침 다들이 하나. 앞서에 보면 내 친 수도 아니고 수도 운노 내가 수야 알고 요에 이때니 뭔가가 그러고 다들 요기 때니 되지데 아이 때니 되지 비쇼가지 인게 자도 나세신 자도 오임 다케신 인게 어시스만 갖고 있대 인게 아니 큰 높다고 없어 아니 큰 높다고 보고도 아까지 그때 옛날에 이 스티카나로 오더었어 이 스티카나로 어떻게 넣으셔도 또 얼소대 되시고 그것도 얼쏘 다운손 지다리고 쓰면 다운손 지다리고가 사도소 되시는 에디긴데 에디깅 스페이스 아트 때 도사 피르멘다 없어. 대무차스 나도 치는 시대. 얼씨가 스카시 오다 아이고 스카나를 5cm 쓴 어따 아버지 나이 나스라도 부족고 있어. 아, 하루 몽골 쪽 어떤 소리 하지? 얼싹들아 돌아가도 5cm 배터 타임 힌지도 없어. 타임 힌지도 없어 오지 않고 대외에서 기억 나스라도 보이도.
Тэгэхээр одоо яаж 50 настай хүмүүс одоо яаж өвгөн гэж дуудаад ярьж байгаа шүү. Тэгэхээр яаж 50-аас жамбар үгүй гэж өвгөн гэж. Эрдэнэчүүдийн хайрлаад тэр чадхаан байгаад Монгол эрдэнэчүүдийн одоо холбоо гэдэг байгууллагад ингэ явж байна. Өнөөдөр энэ хөрвсрөө ах чинь эрүүл мэндийн амьдралын клубын одоо хэдэн зуун сайхан залуучуудыг нэгтгээд одоо Монгол орон дээр манай оюутан залуучууд хүртэл өнөөдөр бид цаашдаа арих уухгүй оюутнууд байна. Ирээдүгээ арих уухгаар төсөөлж яана гэдэг ирээд нэгдсэн бидний ажлыг дэмжиж явж байгаа. Тэгэхээр энэ хэний төлөө юм бэ гэвэл та нарын ирээдүйн төлөө байна. Бид өнөөдөр ирээдүгээ өнөөдөр олж харж чадахгүй хийдэмий одоо та нарын тархийг угааж хийдэмий улс төр хөөцөлдөж өнөөдөр маш аимшигтай одоо байдалд орсон оюутнууд олон байна шүү. Ерөөсөө одоо энэ улс төр ихнийг дагаад хөрөх юм бол би одоо их том улс төрч болж магадгүй гэж одоо хойсон горлогтой хар багаасаа улс төрийн үзлэн төлөвшөд тогтоогүй нийгмийн байр суурийг эслээгүй гэж улс төрд орж одоо өөрөө ориг тавьдаг одоо ийм одоо залуучууд бол их хэцүү. Сүүлдээ Монголын би их хурлын танхи одоо засгийн газарт хийсэн дэгсэн дээр хэлсэн. Засгийн газрын танхимд 2 хүн эргэлттэй зэрэг доор нь 20 хүн эргэлдэж шээ. Тэгэхээр ариг бол сэтгэцэд нөлөөлдөг өвч. Тэгэхээр Монгол үндэстний 51.12% өнөөдөр энэ үед ажиллагаа цаашаа дамжих юм бол Монгол үндэстэн гэдэг оршихуу, эс оршихуу гэдэг эгзэтэй байна. Өнөөдөр дэлхийн улс орн 6% болгоод аюул бодлоо гэж Атлантис гэдэг хөтөлбөр Польшод гаргаад өнөөдөр Польшод одоо эрүүл мэндийн амьдралын ийм том клубуд бий болчиход байхад Монгол 27% болчиход байхад зөв одоо архиныхаа үйлдвэрийг улам ажилуулаад архины үйлдвэрлэл одоо үйлдвэрлэл нь одоо өнөөдөр Монгол үндэстний дэлхийн топ 10 орны нэгд ордог болтол одоо өнөөдөр бид нар ингэж архиа уугаад ингээд яваад байна. Тэгэхээр энэ аимшигт байдлыг хэзээ илэрсэн юм бэ гэвэл одоо илэрсэн юм биш ээ. 1970 оны алдар чойн агуу яруу найрагч байсан. Энэ алсын хараатай энэ одоо юмыг одоо өвчилж болж харж чаддаг өндөр сэтгэлгээтэй яруу найрагчид өнөөдрийн бидний байдлыг олж харсан байна. Чойн одоо яруу найрагчийн энэ ажил төвний одоо нэг шүлэг байна. Хөдөө хотгүй уугаад хөгшин залууг согтоод улс орон минь нэгэд уруудын доройдох шинжтэй гэж. Тэр үед энэ улс орны уруудын доройдох шинж илэрсэн байна. Тэгээ явсаар байгаад өнөөдөр бид нар тэр шинжиндээ орж байна. Та нар хүний хөгжил гэдгийг гадуур хүмүүсийн гоё хувцас, брендing хувцас, энэ тэнд босгосон өндөр байшин хөшөө гэж ойлгодгүй үстэй. Хөгжил гэдэг бол оюун санаанд явагддаг. Өнөөдөр хөгжил гэдэг бол нийгмийн идэвхтэй байр суурь эзэлж байгаа явдал. Өөрөөр хэлбэл та бүхэн сургуулиа төгсөөд тэгээд гарсан энэ мэдлэг боловсролоо хэрэгцээтэй газар нь борлуулж яддаг, экспортлж яддаг ийм чадвартай байх явдал юм шиг. Гэтэл бид нар боловсрол гэдгийг диплом гэж ойлгож байна. Өнөөдөр манай байгууллагад даяар дурсагдах далай тайны дархан аврал ирчил байна. 70 саяын машин унсан залуу ирчил байна. Мөнгөтэй юм гээд хүчтэй юм гээд тэр хоёр хүнийг аригт ойрсонгүй. 3 дэх сургууль төгссөн 4 мэлтэй хүмүүс ирчил байна. Мэдлэг боловсролтойгээ тойрсонгүй. Их сургуулийн эмч одоо докторант залуу хүртэл ирчил байна. Ийм учраас өнөөдөр арих хүнийг нийгмийн гарал боловсрол мэдлэг авиас мэдлэг алийг чанарцахгүйгээр одоо өөрийн мэгшээд оруулдаг ийм аимшигтай зүйл байна. Тэгэхээр энэ зүйл чинь одоо дайны шин чанартай байна гэж. Яагаад дайны шин чанартай гэж хэлээд байгаа юм бэ гэхээр энэ чинь бүр зэвсгийн шин чанартай стратегийн одоо зорилготойгоор ашигладаг ийм одоо бодис болоод хөрсөн байна шүү. Тэгэхээр зөвхөн хүн амтай үндэстэн өнөөдөр алийг хэрэглэх юм бол ямар үр дүн төлөвийг би хоёрын тоогоор хэлье. 300 сая хүнтэй ард түмний 30 сая арих уугаад өглөө гэж бодъё. 270 сая аргай будаа ашиг өснө.